Тэнгэр сонгот, хаан сонгот, мөнх сонгот, Монгол сонголт. Би зөвхөн сэтгүүлч хуваар ажилладаг Монгол улсын одоо салбар бүр гэхүү үнэт зүйл болгон хилмигдээгүй үлдсэн зүйл алгаа гэж. Бүхэл зүйл хилмигдэж байна тийм соёл, хил ухамсар. Гэтэл эсрэгээрээ ямар ихтгэл үнэмшил тээдүү гэвэл Монгол оршин тогтнож байгаа цагт сая дэлхийн хүн төрөлхтний соёл иргэншил засаглахын онол бас тэнцвэртэй байх юм байна. Тэгэхээр Монгол өөрөө энэ гариг дэлхийн хүн төрөлхтний эхлэл үүсгэл юм байна гэдэг ихтгэл үнэмшил тээгээд байдаг. Тийм учраас одоо энэ юу гэдгийг те бурхны онол гэж байгаа бол зөв хөгжлийн онол гэж байгаа бол чөтгөрийн онол бас байгаа бах. Эсрэг талдаа буруу хөгжлийн онол гэж байгаа бах. Тэгэхээр энийг зөв голдрол руу н оруулахад Монгол өөрөө тэнцвэр байж чадах уу? Ер нь энэ ихтгэл үнэмшил хэр одоо бодиттой вэ? Ер нь түүг бол угаасаа тийм байгаад ирсэн. Тэдээ ерөөсөө маргаад ах юм байхгүй. Ганцхан тэр нь юундаа байсан юм бэ гэдэг бол хайх нь бол зайшгүй асуудал те. Ер нь бол бусдаас болж муу явна, бусдаас бол сайн явна гэж ерөөсөө байхгүй. Бусдын алдаа надаас болдог, хохирол нь намайг хорлдог юм а гэж онол номд бичсэн байгаа. Тэрний цаана юу хэлээд байна вэ гэхээр ер нь энэ үндэстэн угшаатны үнэт зүйлүүд яагаад бүдгэрсэн бэ гэж эцсийн дүндээ бид нэр өөртөөс л болсон. Тэгэхээр энэ хүн болго энэ бол хүнд өөрт намаатай улс орон тамаатай, үндэстэн тамаатай, дэлхийд бүх хөгжлийн бүх асуудал бүгд нь намайг гаднаас болдог нэг ч аюул байдаггүй. Ерөөсөө дотоод асуудлынхаа үнэт зүйлийг өөрөө сүлжиж авч явахгүй байх юм бол түүнийг мартаж гэх юм бол төлөөс нь маш их байдаг юм аа гэдэг. Тэр нь өөрөө бид нар бие биенийхээ үнэт зүйлийг устгахад түүнийг авч явж байгаа ямарваа нэг зүйлээ цаг хугацааны золиос болох буюу тэр хилмигдүүлгээд хилээд байгаа зүйлүүд түргээд байгаа. Тэрнээс хилмигдүүлсэн үр дагавраар нь хэмжээд эхлэх юм бол хин нэг буруутах хэрэг болчиход байгаа. Үгүй юм аа. Өөртөө л асуудлуудаа бид нар шийдмээр байна те. Тэгжээж асуудлын гол өгцөөрөө илүү түлхүү гүнгүзгийг гарч ирэх шаардлага хэрэгцээтэй баг. Шашин итгэл үнэмшлийн тухай ойлголтууд, зөв буруугийн тухай ойлголцуудыг монголчууд бол ерөөсөө туйлширч байгааг бартам шүү дээ. Тэрний цаана нь тэр мөнх тэнгэрийн хүчин дор их суу залын эгээгэн дор гэдээсэн тэр түүхэн сүрсүлдтэй мөнх тэнгэрийн зарлиг байгаа даа. Мөнх гэдэг ойлголцын тухай мөнх тэнгэр гэдэг ойлголцыг хүмүүс өнөөдөр итгэл үнэм шашинтайг хойлох юм. Энэ бол яг үндэсний шинжлэх ухааны оргил үг. Цаг хугацааг урт удаан үргэлжлүүлээд байвал мөнх гэдэг ойлголт гарна. Орон зайг байнга доктортой байлгаад байвал мөнх гэдэг ойлголт гарна. Тэгэхээр цаг хугацаа орон зай гэдэг хоёр том шинжлэх ухааны үндсэн суурь асуултыг нэгдгсэн монгол үг бол мөнх гэдэг үг. Тэр мөнх гэдэг үгийг хэлээд байгаа. Тэр тэнгэр гэдэг үг нь их сайн онол дээр бид нар нөгөө хүн гэдээ сайн чилгээс нааш гэдэг шиг энэ сануулгад бол энэ онол номд их сайн хэлсэн. Бага бүгдийг хорвоо гэмой. Гэн энэ гэрлэр үзэгдлэр өнгө дүрсээр хэлбэр зүсээр бидний харж байгаа үзэж байгаа болгоны хорвоо гэдэг юм байна. Багааг нь таних юм бол ертөнц болно. Буюу учир шалтгааныг ертөнц гэдэг монгол үг юм байна. Учир шалтгаан гэсэн. Харин байлгахын хүчийг тэнгэр гинэ гэж. Тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө физик болон үндсэн суурь хүчнүүдийн чинь монголчууд байлгахын хүчийг үзээ тэнгэр гэж нэрлсэн. Тэгтээ нөгөө цаг хугацаа орон зайг тэнцвүүлдэг мөнх. Тэгэхээр мөнх тэнгэр гэдэг нь маань нөгөө бүтээгч буюу шинжлэх ухааны чинь үндсэн мөнчний суурь хүчин зүйлийг илэрхийлсэн монгол шинжлэх ухааны үг байж тарах гэдэг. Тийм учраас мөнх тэнгэрийн хүчинд орол бүх юм байна. Өөрөөр хэлбэл учир шалтгаан шинжлэх ухааны зарчимд орол бүх юм байна гэсэн үг. Түүнийгээ бол дагуу урлаж бүтээгээд хийгээд явах юм бол бүрэн бүтэн болно. Тэр хуулийн дагуу, тэр жамсны хуулийн дагуу, тэр шинжлэх ухааны хуулийн дагуу, тэр стандарт бүх хөгжлөө гэдэг зүйл өөрийн хэм хэмжээгээ баримтлаад явах юм бол бүрэн бүтэн болно гэсэн ийм л үг гэж. Тэгээд мөнх тэнгэр хүчин дор их суу залэгийн дор. Тэгэхээр энэ бүгдийг бүрэн бүтэн учир шалтгаан тавиад ирэх юм бол нөгөө шинжлэх ухаанд ч марах боломж байдгүй. Маргыг гэвэл шинжлэх ухаанаар марах ганцхан одоо замтай. Тэрнээс нөгөө үзэл бодлоор маргаж болдоггүй юм зүйл. Тийм учраас эцээцтэй монголчуудын чинь дэлхийн түүхийг бүтээж дэлхийн бүх хүн төрлөختөнтэй те бүрэн бүтэн эргэтгэж харилцах хэрэгтэй харилцаж тэднийг зохицуулаад байсны нууц нь эцсийн дүндээ энэ мөнх тэнгэрийн учир шалтгаан буюу бидний үнэт зүйл бидний өгдөөсөн бүтээж юус олсон олзуулсан тэр үндсний тань мэдгүй шинжлэх ухааны ололтуудын сүрвчэнд байсан юм байна л гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр тэрийгэ дээдлээд ирвэл эргээл асуудалт бол нэг тийм хэцүү биш.
ер нь бол сан зэрэгэд бол их амархан ганц сануус ирүүлэх үйл хэрэгэл нэгдмэл үйл явцаар л биеүдээ зөрчилгүүгээр үргэлжлүүлмээр байна. Ялангуяа төр засгаас нэг зүйлээд Монголоор ярьдаг болмоор байна. Тэгээ намууд бүгдээрээ Монголоор ярьдаг болмоор байна. Тийм ч учраас бид энэ удаа бол Монгол сонголтыг санал болгож байгаа. Нэгдмэл эрхцүүд Монгол хөгжлийн төлөө Монгол сонголтоо эзэхье гэдэг. Тэгээ Монгол сонголт нь юу юм бэ гэхээр Тэнгэр сонголт, хаан сонголт, мөнх сонголт, Монгол сонголт юм аа гэж ингэж одоо томьёолоод байгаа. Тийм учраас Монгол улс, Монгол газар нутаг дээр Монгол хэлээрээ Монгол хүн Монголын ирээдүйг бүтээх гэж байгаа бол Монгол хөгжлийг л тунгаглах нь зөв юм аа. Тийм учраас Монгол сонголтоо хийцгээе. Тэгээ энэ бол иргэний хөдөлгөөний намаас санаачилж байгаа уриалга болохоос биш. Энэ бол манай монголчуудын хувьд бол хүн болгоны нам болгоны л ярих хэрэгтэй зүйл. Энийг бол одоо юу гэдэг ховжлаа тэрний миний чиний миний одоо юм байхгүй. Энэ улс үндэстэн засаг төр хүн ард яс үндэс угсаатан бүгдөө нам бүгдөө л энийг ярих хэрэгтэй. Монголоор ярих хэрэгтэй. Тийм. Тэгжил одоо байж л хөгжнө л гэж ойлгож байна. Таны ярианыхын дурдгдсан хүн ерөөсөө ингээд бүрэн төрдөм байна гэж. Бүх юм нь байж гин. Тэн дээр шинээр нэмэх зүйл алга. Яг энэ өнцгөөс харах юм бол энэ 34 жилийн хугацаанд бид үндэсний гисэн болгоноос алсраад мартчих. Тэгвэл энийг удамшил зүүн тэр генетикийн кодод, генийн кодод байгаа нь үнэн бол сэргээх явц хэр хурдтай байх вэ? Ор тас мартсан гэсэн үг бол биш байгаа дээ шүү дээ. Тий. Мартсан чадварлагдж байгаа учраас сануул сэрүүж болно тий. Тийм учраас хүн хүнстэйгээ ирнэ гэж монголчууд ярьдаг шүү дээ. Тэрний үг хэлээд байгаа гэхээр ховь төрөг, ховь тавилан, ховь зээ гэдэг гурван тэр үнэт зүйлээр тодорхойлогдсон өөрийн зам мөр цаг хугацаа орон зайтайгаар ирдэг. Тэр боломжинд заяагдсан генетикийн генийн боломжоор би бас нөөц боломжтойгоо ирдгийг хэлдэг юм билээ. Ер нь бол тэгэхээр өнөөдөр яг оюун санааны ихтгэл зүйрийг тэр дэлхийн шинжилгээ ухаан трансферин Д гэдэг генээр буюу хүний биед цуснд төмөр зөөрөлдөг генээр хэмжиж байна л да. Тэр гений агуулмжаар тэгэхээр Монгол хүн бол 96 тавина л да. 96%-тай. Гэтэл бидний ард орж байгаа дараагийн хүмүүсийн төвшөнд бол 46 гэл ингээл явчихж байна. Тэрнээс доош. За ингээд ирэхээр бол надтай санал нийлдэг хүн бол тун ховор гэдэг. Уул нь надтай биш би шинжилгээ ухаан яриад байгаа. Шинжилгээ ухаантай санал нийлэхгүй нь бол тэр хүний асуудал. Надтай нийлэхгүй байх нь бол энэ бол байж болох ёстой зүйл. Тийм учраас тэр трансферин Д гэдэг гений ихтгэл зүрээр 96-тай байж бид нар яагаад ийм өнөөдөр ийм байна вэ гэж те. Ийм одоо өнөөдөр тэр 46 битгэл түүнээс доош үнэлэгдэж байгаа тэр үнгээ цуснд нь ясанд нь тэр генд нь байгаа зүйлс үгүйс харахгүй зүйл шүү дээ. Тийм одоо агуулмжийн хэмжээнд дээр бид нар тэднээс яагаад илүү байж чадахгүй байна вэ гэдэг энэ нэгдүгээр асуулт. Энэ нь юу гэлээд байгаа гэхээр тэд 46 хүртгээ тулдал ашиглаад байна. Бид нэр 96%-ийн 3% ашиглаж байна. Тэгэхээр зарим хүмүүс баярлаад явчихдаг. Тэгнээ тэр манайхан залах муухай гэл би бол тэгж бодохгүй байна. Ганцхан тэр 96-г ядаж талын тэг өнгөлөн зүлгэх тэр дотор байгаа боломжийг яг тэр боломжийг өөртөө тохирсон гаргаад тэр чинь зүлгэгдэж нэхэгдэж гарч ирдэг, сануулж гарч ирдэг. Тэгэхээр тийм үндэсний бодлого, тийм засаглал, тийм нийгмийн хөгжлийг л өнөөдөр бид 34 жил явуулж чадаагүй учраас Монгол хүнээ зүлгэж, Монгол хүнээ оромлож, Монгол хүнээ бид нар ашиглаж, хэрэгжилж, Монгол хүнээ хариуцлагажуулж чадаагүй учраас л Монгол хүн маань хэрэглэгдсэнгүй дээ гэж ингэж ойлгохоор хэрвээ Монгол хүнийг бүрэн бүтэн ашиглавал тэгтээ тэргүй тэр Монгол хүнээ бүрэн бүтэн сэрээсэн төхөг бол та бид нар битгий дэлхий балдрахгүйгээр өнөөдөр ч дэлхийн гол төг болгоод бичиж байгаа шүү дээ. Тэгэхээр удахгүй тэр цаг бол маш ойрхон. Ер нь нэг сайн энэ онлайн алтны дэрийн онолд хэлээд байгаа. Хүнийг бүрэн бүтэн сануул сэрүүлэхэд 2 сар л хэрэгтэй гэж байна. 2 сар. Тэр сансан зүйлээ бүрэн бүтэн үйлдэлийн буюу авиасны боломж чадвар болгож гаргаж ирэхэд 2 намар хэрэгтэй гэж. Мэдээж нийтээр нийгмээр явах юм бол арай илүү төлөв хугацаа орох бах. Гэхдээ л ер нь бидний одоо энэ төлөвсөн төлөвний дагуу 7 жилийн дотор Монгол улс бол дахин дэлхийн давцсан дээр асар том хэмжээний тоглогчлоод гарч ирэх болцоо байгаа шүү дээ. Бүрэн дүрэн байгаа. Зүгээр л одоо ингийн л одоо явах зарчмаар л явуулах ийм боломж байгаа. Ганцхан одоо энэ төрөх гол үндэс нь эвлэн нэгдэх үндэсөөр нь үндэсний үнэт зүйл. Тэр гүн гүнзгий нийгмид байх тэр үнэт зүйлийг хүндсэн үндэсний сүр сүлд хэрэгтэй. Ялагдал үгүй мөнх орших ирээдүйн зам гэж энэ үг иргэний хөдөлгөөний намын
бас мөрийн хөтөлбөрийг илтгэх гол зүйл байх гэж ойлгож байна. Тэгэхээр яг ийм ирээдүйн замыг гэрэлтүүлэх онлын төлөвлөгөө гэж нам дээр гарсан уу? Онлайн судалгаа бол 18 жилийн онлайн судалгаа байж байна. Монгол улсын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулсан нийт 15 жилийн үйл явцыг бид нар яг 13 жил гэдэг нь сүүлийн 2-3 жилд бол бид нар системийн шилжээнүүд хийсэн. Тэгэхээр системийн шилжээнүүдээ нэг онлайн судалгааны жилүүд оруулдаггүй. Тэр тусдаа үйл учраас системийн шилжээний 3 жил гарын дээр үйл явцууд нэг тохируулга хийсэн гэсэн хөгжлийн төлөвлөгөөний тохируулга хийсэн. За ийм үйл явцууд бол байгаа. Тэр ялагдлаггүй мөнгө орших ирээдүйн төлөө гэж тавиад байгаа маань үндсэндээ 13 дугаар зуунд одоо хамгийн одоо наадлын жишээ, цаадлын жишээнд түүнээс ч өмнө энэ үнэт зүйлийг нийгмийн хөгжлийн хувьд шалтгаан болгож ирсэн юм билээ, ураа болгож ирсэн юм билээ. Ерөөсөө энэ дэлхий дээр байгаль нийгмийн шинжилх ухаан, энэ хөгжлийн шинжилх ухаанд бол ялагддаг юм нэгч байхгүй. Бүгд хамтаараа бие бинийгээ дэм-дэмэндээ дээс ирчэндээ бүгдөө нэгдмэл цолдмолаараа хөгждөг болохоос биш хин нэг нэгэ ялдаг, хин нэг нь ялгдаг юм үзэгдэл байхгүй байна гэж. Өнөөдөр бид нар нөгөө байгалийн төлөх зүйлийн хувьсан хөгжих эволюцийн тухай хуулинд бол байгальтай өрсөлдөлтөнд тэмцэлтийн тухай, байгалыг ялан дийлэх тухай ойлгоцыг бол 30-40 жилийн өмнө ярьж байлаа шүү дээ. Гэтэл өнөөдөр ялдаг биш харин нэгддэг юм байна. Тэр нэгдсэний жишээ нь нүүдлийн соёл иргэншил тийм ээ. Нүүдлийн соёл иргэншил байгалийн олон талын хүчин зүйлүүд, хүн нийгмийн хүчин зүйлүүд хоорондоо хамгийн агуу байдлаар ингээд нэгдэн сүлэлдэж тэгээд энэ оюун санаа гэдэг зүйлийн бүтээмжийг бүрэн бүтэн гаргаж ирж чадсан тийм агуу том соёл иргэншил байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нүүдлийн соёл иргэншлийн хамгийн гол нууц нь үгээр бүх юмтай нэгдэн нийлэх чадвар. Тэгэхээр эцсийн дүндээ бүгдөө нэгдэж бие бинийгээ дэмнэн хөгжүүл нэг удаадаа биш цаг хугацааны хөгжил орон зай 3 цаг 3 үедээ бүрэн бүтэн байх тийм боломжийг олгодог тийм хуульчилсан үзэгдлийг л ялалт гэдэг. Хэрэв нэг нь ялагдаж ивэл тэр ялалт биш. Тодорхой хугацааны дараа л байраа солихол үзэгдэл болж хувирна. Тийм учраас энэ ялагдaltaгүй мөнгө орших ирээдүйн төлөө гэж өгдөөдсөн юм маань энэ хүндрэлтний оюун санаагаар бүтээсэн энэ үнэт зүйл энэ мөнгө тэнгэрийн хүчинд орж байгаа энэ бүхий л одоо хуульчилсан үзүүлэлтүүдийн мөн чинар нь бүгдөө дэмдэмэндээ буюу ялагдaltaгүй мөнгө оршиж байгаа юм байна. Тийм учраас энэ өрөө бол Монголын ирээдүйн өрөө энэ өрөө эргээд монголчууд дэлхийн хүндрэлтэнд бүрэн бүтэн нүүр бардам тэ сэтгэл дүүрэн одоо тэдэнд санал болгож тавих тийм дэлхийн хөгжлийн өрөө байх хэрэгтэй. Ягаад гэвэл дэлхийд байгаль дэлхийд ялагдaltaгүй мөнгө оршиж байгаа. Тэнд нэг ч юм ялахгүй. Одоо юу гэдгийг ялагдаж үгүй болж байгаа юм байхгүй. Би нэгэ дэмнэж нэгнийх нь өхөл мөхөл нөгөөдхөө хөгжүүлж байгаа. Ингэж дэмнэн хөгжиж байгаа. Бидний нүдэн дээр тэгж харагдаж байгаа боловч тийм ээ бүрэн бүтэн бие биенийхээ төлөө нэгдэн нийлж хөгжиж байгаа юм л учир шалтгаан байна. Тэгэл ийм л ирээдүй ирэх хэвээр. Тийм учраас үгдгийн хин нэг нам хин нэг муулал хин нэг дээр дорохтой ш бүгдөө л энэ улс орноо хамтаараа эвлээд нэгдээ дэмнээд хөгжүүлээд явчих юм бол ялалтанд төр. Тэгэхгүй юм бол биенийг муулаад байвал энэ ялалт гэдэг юм бол хоосон үг болоод байгаа 34 жил бид харж байна шүү дээ. Тэгэхээр ялагдaltaгүй мөнгө орших ирээдүйнд л хамтдаа л багс. Тэнгэр сонгот, хаан сонгот, мөнх сонгот, Монгол сонгот.